Сайн уу, намайг Саран Цэцэг гэдэг. Би өнөөдөр дэлхийн 2 дахь том энергийн төв болох Дорноговь аймгийн Хамрын хід рүү ганцаараа галт эрэхтэй аялал хийх гэж байна. Бичлэгтэй маань хамт байгаарай. Аялал маань 2 шөнө 1 өдрийн аялал байх болно. Би Улаанбаатар хотоос өнөөдрийн 20 цаг 58 минутаас галт эрэг маань хөдлөөд Дорноговь аймгийг зэрэх байгаа. Дорноговь аймагт өглөөний 7 цаг 30 минутанд зогсох болно. Хөтөчтэй ярьсан байгаа. Тэр хөтөч маань хөтөчтэйгээ хамт хүн төрөөс би буруу ярьж байна. Миний Монгол яа муу болчихоо. За би ярьж чадахгүй юм. Тэг хөтөч маань ирж аваад Хамрын хід рүү сайн шандаасаа явах болно. Хамрын хід чинь маш том цогцлбор байдаг. Тэгэд ингээд ерөнхийдөө тойроод юмнуудаа үзээд явна байх гэж бодож байна. Энэ бичлэг бол тийм сонирхолтой бичлэг бас байхгүй байх гэж угаасаа анханасаа би бодож байгаа л да. Энэ бол зүгээр л маш гоё энержиг та нарт мэдрүүлэхээр бичлэг байгаасаа гэж би хүсэж байна. Үнэхээр яг хүрэх гэсэн хүндээ л хүрэх тийм бичлэг байгаасаа гэж хүсэж байна. За одоо ингээд юу хөтөө хүлээ. За одоо би ингээд вагоны хавааг зал руу явж байна. Зураг даруулж бичлэг хийх төлөвлөгөөтэй байгаа болохоор өөр хүн байхгүй учраас камерныхаа хөлийг аваа явж байгаа. Утасныхаа хөлийг аваа явж байгаа юм болов уу? Одоо замаараа дэлгүүр ороод сүү арих авна. Тэнцээ очиод өрөөх. Тэгээд өөр бас хэрэг болох юм байвал тэнцэнээсээ худалдаад авчиж болох байх гэж бодчих. Би вокзал дээрээ ирсэн. Тэгээд Токигийн power bank олж авсан. Тэгээд Токи руу орж харсан. Сайн шандад Токигийн нэг юу байгаа юм байна. Power bank-ний нөгөө машин байгаа юм шиг байна. Тэгэхээр эндээс Токигийн power bank-ийг аваад яваад өглөө буугаад тэнд очиж дахиж power bank-аа солиод тэгээд явхад ерөнхийдөө утас гайгүй цэнэгтэй байх юм шиг байна. Тэгээд одоо баг богондоо суух гэж байна. Тэгэхээр камерныхаа хөлтэй гарч ирсэн ач тус бол энэ харагдаж байна. Энэ зүг юм. Том байна. Шөө манайхаа. Та дуу тавиад цоглол юм шиг. Та гоё хоолоогоо дуусгаа. Додгоо нөрдөө чөө додгоо нараа. Ийм бага. Нөр олгосчлаа. Нөр хоолойтой болоо юм чөө. Нөгөө додгоорын дуу шиг болоо юм чөө. Ямар ч дуу зохиолын дуу болоод вибратор тал аав штэ тий. Хоёр удаа ирсэн. Бид нар сая Момаван дээрээ гарчхаа тэгээд энергийнхаа төв дээр одоо ингээд хурж ирсэн байж байна. Тэгээ манай хамт явж байгаа хичнэр юм худалдаж авч явах шиг байна. Одоогоор зогсоол дээр нь би камерныхаа хөлийг тавьчихсан. Бичлэг хийж байна да.
Очоо багтчихвол шатдаг. Ямар аав мэдрэмжтэй юм бэ? Зээ. Ой, тэнгэрийн юм болчихсон. Юу яагаад? Сонч дэмждэг яг тань шиг байна. Бууд шиг зүгээр. Яг номоо уншуулж байгаа амар байгаа. Хөө. Дэглийнхаа засал номыг хийлгэндээ. Номоо уншуулчаад гараад ирлээ. Маш сайхан энерги нөхлөө. Сайхан байна. Нилээ их удлаа. Марч байсан хүлээж байгаад номоо уншуулчаад гараад ирлээ. Тэний ч юм уу. Аяллахаа туршид ярих боломж айгүй бага байлаа. Одоо яг ганцаараа байгаа ярих боломжтой байгаа дээрээ ерөнхийдөө юу болоод байгааг ярих хэрэгтэй юм шиг санагдлаа л да. Галт тэргэнд суухын өмнө пледээ шалгуулахаар болсон. Тэгсэн чинь харин пледээ буруу захиалсан. Өмнөх өдрийн плед би өөрийгөө шалгаж л авч ийн гэж бодсон чинь өмнөх өдрийнх нь пледийг захиалчихсан байсан. Тэгэл за одоо яг өнгөрсөн хэрэг гээд дахиад плед бичүүлээд өглөө галт тэрэгнээс буухахаа өмнө нүүр мөрөө будаж янзлцаад тэгээд галт тэрэгнээсээ буусан. Тэгсэн чинь манай хөтөч ер нь хөтөч бол биш л юм байна. Энэ хүн яг ингээд хөтөч хийгээд ингээд танилцуулаад одоо энд ингэ шүү гэд ингээд яриа явах болов гэсэн чинь хөтөч бол биш зүгээр л яг л таксины үүрэг гүйцэтгэл явж л байна л да. Яг очих хөстэй газар нь хүргээл явж байна. Би болохоор яг хөтөч хийгээд яг ингээд энэ тийм гэд ингээд тайлбарлаад явах юм болов уу гэж бодсон чинь тэгж тайлбарлаж явсангүй. Гэтэ яг
гоё явж байна. Тийм маш гайхалтай энергиудыг аваад үнэхээр сайхан байна. Тэгээд хатан дээр утсан. Хатан дээр утсан чинь нэрээ аяллахын хамтрагчдын талаар ярих юм байна. Манай одоо ингээ хөтөж хийж байгаа ах дээр надаас гадна 5 ихч ингээ найзуудаараа аялаад явж байгаа ихч нартай хамт аялахаар болсон. Тэгээ маш хөвгөлтэй ихч нар байлээ. Маш их таалагдсан. Хамт аялахад айгүй гоё, тухтай, гоё байгаа. Тэгээд галт иргэнээс өгтөж маань тосны дараагаар бид нэр нэг зочид буудалд ороод тэндээсээ өглөөний цайгаа уугаад тэгээд замаараа дэлгүүр ороод тэгээд нөгөө нэг энд өргөхөд хэрэгтэй арх, сүү, шарбудаа, халтар арвай энэ худалдаж авсан. Тэгээд хатан дээр утсан чинь айгуу сайхан гитартайгаа хүмүүс дуулаад байж байсан. Тэгээ нэг хүнтэй танилцсан. Тэр хүн ингээд маш гайхалтай ингээ энергиудыг цуглуулад энэ тэндээс ингээ явж байгаа хүн байсан л да. Шилийн богдоос ирсэн, ишигээ энерги авах гээд ирсэн, ингээ гайхалтай энергиудыг ингээ цуглуулах гээд ирсэн. Гэт тэ надад хатаг арвай будаа өгсөн. Тэгээ маш бэлгшээл, би бол айгүй гоё бэлгшээж л байна л да. Ийм гайхалтай гоё энергитэй хүмүүстэй таарад ингээ явж байгаад айгүй их баяртай байна. Тэгээд би яг одоо болохоор хоол захиалсан. Тэм гурилтай шүүл захиалсан их ирсэн. Би бол идсэн байгаа нэг шүү найзуудаа гэж байна. Тэгээд идээд бүр энийгээ боддоо. Тэгээ би бүр цадчихлаа. Тэгээ гурилтай шүүл 18,000 гасан. Маш шокны тоо байлаа. Би бол мэдхгүй арай чи юм гурилтай шүүл юм үнэтэй байна гэж бодсонгүй. Гэхдээ энэ бол гүн байж магадгүй. Гэхдээ гадуур явж байхдаа нөгөө гурилтай шүүл авч иддгүү болохоор гурилтай шүүлний үнийг мэдэхгүй байна уу? Эсвэл манайх ч бас нөгөө нэг цайны газартай шүү дээ. Тэгэд яг нэг тиймэрхүү л байна да. Тэгээд өөр сонир сайхан гэх юм бол яг л өнгөрсөн жил таарсан хүмүүстэйгээ таарж ийн хамрыг дээр яг л байдаг хүмүүс байдаг хിവэрэл байд юм байна штэ. Нэг хөтөж хийгээл ингээл хүмүүс дагуулаад явдаг нэг ах байдیں۔ Тэр ах өнгөрсөн жил ирэхэд өвөө баггүй юу? Тэр өвөө яг л хэвэндээ нөгөөхөө юугаал байж ийн. Хүн амтнд хөтөж хийгээл энэ тийм тэр тийм гэд тэгэж хөтлүүлж явах бол үнэхэр гоё л доо. Яг учир шалтгааныг мэдээд тэг явах бол гоё байла. Дараа нь ламнар нь бүр бас л яг л хэвээр байна. Яг л нөгөө суудаг ламнар нь өнгөрсөн жил ирэхэд байсан ламнар. Яг л энэ лам байсан, энэ лам байсан, энэ лам байсан гэх. Тийм байлаа. Тэгээд маш гайхалтай аялал болж байна. Тэгээд бид нэр хоол идэхэд ирсэн эгч нар номоо уншуулж амжаагүй гэсэн. Би бол номоо уншуулаад амжуулж гисэн. Тэгээд ирээд тэр идээс сүулдээ тоолоо захиалсан. Тэгээд сууж байна да. Сайхан байна найзуудаа. Ганцаараа аялах бүр үнэхээр амар гоё. Тав тухтай. Амар сайхан амар амгалан мэдрээд гоё яана.
энд ингээд зогсоод бичлэг хийж ийн гэж зүгдэлж тасан юм шиг санагдчихээн. Дээжаа уу болж ах шиг байна. Яг одоо арталт сар гарсан байна. Би сая харагдаж байгаа овон дээр гараад эмэгтэйчүүдийн овон дээр гараад тэгээд хүсэл шатаадаг газар очиж бас хүслээ шатаасан. Одоо ингээ уулнаасаа буужий. За ингээд өнөөдрийн маань аялал арай дуусах болоогүй л юм л та. Йоо энэ сайн шан гэдгийг харуулах гэсэн үнээр харагддаггүй. Би яг одоо сайн шандаас явах гэж байна. Камера уулна айлуулах харчаалаа тэгээд камера уулах айлуулах харчаад байгаа гэсэн юм амар өрсгөр гарч ирээд байна. Тэр нь аялал маань маш сонирхолтой болж байна. Тийм ээ. За. Зэ нэг юмэрхүү. Хонд орж ирээд. Би сайн шандаас юм нөгөө төшөл авсан. Задлж чаддгүй. So fucking. Ямар гонхтой юу вэ? Нөгөө нэг бичлэг санаанд орчихно. Хагас шаач. Цаа галтын маань бараг хүнгүй байна. Бурхан амар юм хийхгүй байна. Боонд чинь ингээд хүмүүс амар шуулдаал үзэн бодоод амар чимээтэй штэ. Энэ болохоор ингээд бооны нөгөө дөрөгж байгаа чимээ. Тэгээд миний артлын төмөр амар ингээд түг гэдэг гараад. Тэгээд артлын төмөр энэ нэг юм амар түг гэдэг гараад. Гинээс ямар ч хүний чимээгүй. Бас ч хувь төртэй ч би ядаж явахдаа унтна гэж бодсон ч гэсэндээ гуанттай бас ингээд тоолж моглоод танилцаж мэлцаад явнах гэж бодсон чинь сая богонороо яваад хэдэн хүн байгааг харлаа та тэгээд гэсэн чинь 5 хүн байна надад нэлээд яа хэрэг хүн амт байхгүй амар цөөхөн амт байна. Тэсгээр амар үдчих ирсэн үү зөндөө хандлага утсан. Тэсгээр хилээд одоо жоохон сөрмөр гудаас амтаа болж зүг тоглосон. Тоглоод яваасаа гэж бодчих. Ийм үү. Тийм л та.
Яа би дөнгөж сая вагоноосоо болоо. Вагон унтчаад сэрхээр яагаад нүүр хавдаад байна бүр гайхаад шүү. Хитрхи их унтаад байгаа юм болов вагонд. За тэгэхээр яг одоо цаг 7 молоос болж байх шиг байна. Би Улаанбаатарт ирээд буучихлаа. Маш гайхалтай аялал боллоо гэж бодож байна. Миний нүд бүр амар хавдсан байна. Вагонд бүр маш их унтсан. Үнээр хүнсэн болохоор ингэж нүүр хавцсан юм шиг байна. Тэгээд нэг иймэрхүү аяллаа. Бэлгтэй маань хамт байсан баярлалаа.